За өнөөдөр бол Монгол Улсын хуулийн дагуу нийслэлийн иргэдийн хурал буюу нутгийн удирдлагын байгууллага нийслэлийн засаг даргын 2019 оны ажлын тайланд бол үнэлэлт өгнө. Энийг бол одоо бид нар хуулийн дагуу өгдөг. За нийслэлчүүд маань бол одоо Улаанбаатар хотод 2019 онд нийслэлчүүдийн ажил амьдрал хэрхэн сайжирч шинээр ямар бүтээн байгуулалт хийсэн бэ гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Нийслэл Улаанбаатар хотод 2016 онд засаг дарга гараад Улаанбаатар хотод төсвийн мөнгөөр шөнийн гудамжийг тогтчулсан. Дараагийн засаг дарга бол мөн нийслэлчүүдийн төсвийн мөнгөөр тухайн шөнийн гудамжийг татан буулгасан. Яг одоо шинээр юу хийж байгаа юм бэ гэдэг дээр бол нийслэлчүүд бүгдээрээ дүгнж байгаа. Энэ жилийн өргөн барьж байгаа хэлэлцүүлж байгаа одоо ажлын гүйцэтгэлийг бол 80% байна гэж дүгнсэн байгаа. Та бүхэндээ сануулад хэлэхэд 2017 оны ажлын гүйцэтгэл бол 88%, 2018 оных бол 86.7%, 2019 оных бол одоо 80% дөнгөж хүрж байгаа ийм ажлын гүйцэтгэлийг бол оруулж ирж байна л да. Гэтэл бодит байдал дээр энийг одоо нийслэлийн иргэдийн хурлынхан тооцоод үзэх юм бол 80% байтугай 40% хүрэхээргүй ажлын гүйцэтгэл байна гэж дүгнэж байгаа. Тийм учраас нийслэлийн иргэдийн хуралд харц намын бүлэг бол өнөөдрийн нийслэлийн засаг даргын ажлын гүйцэтгэлд бол тун хангалтгүй байна гэсэн үнэлэлт дүгнэлтийг өгж байгаамаа. Яагаад вэ гэхээр нэгэн жишээ дурдъя. Улаанбаатар хотод UB такси хөтөлбөрийг хэрэгжүүлье. Нийтийн тээврийг одоо цогцоор нь хөгжүүлье гэдэг ажлын зорилтын биелэлтийг 40-50% гэж тавьсан байна. Яагаад энэ 40% болцсон бэ гэдээ асуухаар нэг жилийн хугацаанд автотээврийн үндэсний төвийн менежер сайн баяртай уулзаж мэдээлэл солилцсон. Энэ утгаараа ажлын гүйцэтгэл бол 40% болсон байна гэж дүгнээд байгаа. Гэтэл бол өөрсдийнхөө ажлыг нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж байгаа дэд хөтөлбөрүүдийг бол 70-80% биелэлтэй байна гэж байгаа. Гэтэл хяналт мониторингийн хилцс энийг дүгнээд үзэхэд бол дөнгөж 30-35% биелэлтэй байгаа байхгүй юу? Энэ юу хэлээд байна вэ гэхээр энэ өргөн барьж байгаа ажлын гүйцэтгэл бол тоо баримтаар нийслэлчүүдийг бол хуураад байна. Иргэдийн амьдрал өрөх болгонд одоо эдийн засгийн өсөлт гэдэг хөтөлбөр бол 83% бийсэн байна гэж байгаа. Гэтэл статистик тоо харахад иргэд маань зээлээс зээлийн хооронд байна. Иргэдийн амьдралын одоо чанар бол сайжраагүй байгаа нь харагдаж байгаа байхгүй. Гэтэл нийслэлийн хэрэгжүүлж байгаа ажил бол энэ өрх болгонд эдийн засгийн өсөлт нь 83% биелчгээд байна гэдэг ийм одоо худлаа тоо баримтыг бол өргөн барьсан байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь та бүхэндээ нэг мэдээ дуулгахад бол 2019 он бол нийслэл Улаанбаатар хот анх удаага 1.80 төгрөгийн төсөвтэй болсон жил байсан. Дүүргүүдтэйгээ нийлээд хамгийн их төсөв буюу 1.80-ийн одоо төсөв баталсан ийм одоо жил байгаа. Өөрөөр хэлэх юм бол нийслэлийн удирдлага бол төсөв мөнгөөр дутаагүй. Харин мөнгө менежментээр ажлын арга барилаар дутж байна. Нийслэлийн шинэ удирдлага бол ажлаа аваад хамгийн түрүүнд 12 агентлагийн нэрийг сольсон. Нэр сольсноос болоод тухайн агентлагуудын ажил бол 1 сараар гатсан. Тамга солигдно, албан баланк солигдно, одоо хаяг солигдно. Энэ бүхэнд төсвийн мөнгийг одоо үрж байгаа. Ингээд 12 агентлагийн нэрийг сольсон. Үүний дараа өнгөрсөн оны 12 сарын 15-нд баталсан төсвийн задаргааг хийхгүй явсаар хагаад зарим төсвийн задаргааг 7 сард 8 сард хийсэн. Уг нь бол 2 сард төсвийн задаргааг хийгээд 4 сарын 15 гэхэд газар шороо бүтээн байгуулалтын ажлууд бол хийгдэх ёстой. Монгол улс бол одоо жилийн 4 улиралтай учраас дулааны улиралд бол бүтээн байгуулалтын ажлаа хийх ёстой байдаг. Ганцхан жишээ дурдахад авто зам арчилтын төсвийг бол 8 сарын сүүлээр задлж байгаа. Төсвийн задаргааг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр 9 сар гаргаад авто зам арчилтын одоо ажил хийгдэх боломж нээгдэж байна гэсэн. Гэтэл үндсэндээ нэг 6 сар, 7 сар, 8 сар буюу энэ дулааны улиралд бол авто зам арчилтын, авто зам нөхөх, авто замаа засаж сайжруулах энэ ажлууд бол хийгдэх боломжгүй байсан. Энэ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр үндсэндээ ажил бол менежментийн алдаанаас болоод, зохион байгуулалтын алдаанаас болоод ажил бол ингээд 3-4 сарын хугацаагаар хойшилсны одоо гол баталгаа нь бол энд байна л гэж хэлмээр байна. 2020 оны төсвнөөс хэдий байхаар төлөвтэй байна уу? За 2020 оны төсөв одоо улсын төсөв батлагдаагүй байгаа учраас яг тойм бол хэлэхэд хэцүү байна. Гэхдээ өнөөдөр нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын төсвийг бол Монгол Улсын засгийн газраас нэлээд багасгаж оруулж ирж байгаа юм байлээ. Зарим аймагуудын хэмжээнд бас хүрэхээргүй байна гэж байгаа.